За 14 бодлого. А хөлөөр 14 бодлого. За энэ гişтлийн 0-0-аас p гэсэн зүйлийг завсардах шийдвэрийн нийлбэрийг олох хэрэгтэй. За тэгвэл эндээс энийг хэмжиж энийг давхар үнцгийн томьёогоор зарлаад багш нь олж. Тэгэх юм бол синус квадрат x хасах нь 2-ын язгуурт 3 үржих нь 2 синус x-ийн үржих нь косинус x тэнцвэр x. За эндээс манайд бол ийм болно. Ер нь энэ гişтлийн завсардах шийдвэрийг олохдоо ямар ч үсэн эхлээд энэ гişтлээ эхлээд бодчих хэрэгтэй. Тэгээд нөгөө k гэсэн бүхэлдээс хамаарч нэг бүлэг шийдвэр гарч ирнэ. За тэрэн дотроос 0-аас p-ийг k-гаар одоо бүхэл тооноор тавьж байгаа энэ хоорондох шийдвэрийг төвж авах гэсэн. За энэс синус x-ийг хаалт юм болоод синус x тэнцвэр x нэг шиг гарна. За нөгөө талаас энэ синустай хасах нь язгуур 3 косинус гэдэг чинь манай танс x тэнцвэр язгуур 3 шиг гарна. За энэс за эндээс одоо шууд ер нь 0-аас p завсах шийдвэрийг олох гэж байгаа учраас шууд ингэчүүл яах вэ гэж. Синусийн график зурч. Тэгээд 0-аас p завсах чинь энэ хоёр шиг. Тэр хоёр шиг. X тэнцвэр 0, x тэнцвэр x шиг. За тэгвэл мөн танксын график зурч. Танксын график зурчих юм бол ийм байна. Тэгээд язгуур дугаар үгч нь яг гэхээр язгуур дугаар үгч нь за нэг амт дээрүүр ийм бол. За энэний шийдвэр энэ байна. Язгуур дугаар буюу үгч нь болох гэхээр 60 градус буюу 3 p. За дараагийн үе нь бол танксын дараагийн үе нь бол за энд 0 жорж энд дахиад ийм хэсэг гарч байна. Тэгэхээр энэ бол p-тэй хэвчүү шүү дээ. Энэ бол 2-ны p, энэ бол p-тэй хэвчүү. P-гээс дахиад их шиг. P-гээс их шиг. За энэ бол тэгэхээр энэ бол шийдвэр авах. Тэгэхээр манай 0-аас p зарчил ганцхан язгуур дугаартай энэ язгуур дугаар шүү дээ. Язгуур дугаартай бол ганцхан энэ шийдвэр 3-ын x хэвчүү 3-ын p. За тэгэхээр энэ завсардах шийдвэрийг нийлбэр олгож байгаа учраас энэ 3 шиг гарсан тэгэхээр нийлбэр болно гэсэн. Тэгэхээр сумма x-ийн нийлбэр гэдэг бол юу гэсэн үг вэ? 3-ны 4p. 3-ны 4p буюу 3-ны 4p чинь замаар 3-ны 4p буюу a хайр болж байна. Зүг байжээ. За тэгвэл одоо 14 гэдэг бодлого B-ийн 14-ийг B хөлөөр 14-ийг за энэ зарч болж байна. Тэгвэл ийм байна. B хөлөөс энэ өөрчлөсөн байна. Cosmos квадрат x тэнцвэр 2-ны язгуур 3 за синус x. За энэ гişтлийн 0-аас p завсардах өгүүлбэр нь адилхан. 0-аас p завсардах шийдвэрийн нийлбэрийг олох гэсэн. За энэ B-ийн бодлого ингээд болчихжээ. За энэ 2 задраганаас бартлын хэсэг яг ийм болно. За космосыг хаалтан болчих юм. Космос x тэнцвэр x гэж байна. Мөн яг гэхээр за котангс x. Котангс x тэнцвэр язгуур болж байна. За одоо энэ хоёрыг саяны адилаар зурж үзэх юм бол юу болчих вэ? Тэгэхээр за космос бол ийм болоод ийм бол. Тэгээд p дээр хасах юм болно. За энэ тэгэхээр энэ зүйл чинь юу юм? x тэнцвэр 2-ны p гэсэн нэг шиг байна. 2-ны p гэсэн шиг. За котангсыг одоо зурж үзье. Котангс зурж үзэх юм 0-аас p завсардах. Котангсыг бол ингэж зурна. График нь ингээд зурчих. За энэ язгуур дугуйтай энэ эсвэл язгуур дугуй гэдэг бол 30 градус 6-ны p. Тэгэхээр x тэнцвэр 6-ны p. За өөр шиг байхгүй. За тэгвэл энэ үрийг хэлэх шээ. Энэ үрийг хэлэх, энэ үрийг хэлэх. Яг уул нь ерөнхийдөө бичээд k-га бүхтон оруулж
50 шилдэг гаргаж иж болно. Гэхдээ графикаас энэ тохиолдолд бол графикаас шууд харцах илүү хэлбэрхгүй. За гарсан шил энэ хоёроо бол манай сумма x-ийн нийлбэр гэдэг бол 6-ны p 30 градус энэ градус чинь 30 чинь 120 градус буюу 3-ны 2 p. 3-ны 2 p. За 3-ны 2 p гэдэг бол манай p хоёрын 3-ны 2 p буюу яг хэрэгтэй. Зүг гэж 3-ны 2 p буюу яг хэрэгтэй. Зүг байсан байна. За ингээд A-гийн 14, B-гийн 14 маань ингэж бодох байжээ.